Гадаад паспортын үн нэмэгдэх нь хэмээсэн үг олонний анхаарлыг татаж байгаа. Гэхдээ анхаарал татахгүй ч болчихсон байж мэдэх юм. Хэнийг даргын бизнесэлтэй гэхэд ч аргагүй ихэнд мөнгөө тушаад солих хэрэгтэй л болж таарна мэдээж. Энэ удаагийн шинжилэл нь их сонин асуудлыг шаардаж байх шиг байна. Тэр нь нууцлал бүхий чиптэй олон улсын стандартад нийцсэн байх юм гинэ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Сотгогийн хэлснээр өмнө байсан мэдээллүүдээс гадна олон улсын стандартад нийцүүлсэн шаардлага хангахгүйц бүх мэдээлэл нууцлалыг багтааж байгаа гэжээ. Сонсоход ч эвгүй юм. Аль нэг улсад очлоо гэж бодоход хамгийн түрүүнд чиний овог нэрнээс гадна удам шудар ял шийтгэл өвчин зовлон гэх мэт бүх юмыг чинь нэг байцаагч мэдчих боломжтой болох гээд байгаа ч юм хаашаа. Паспортын нууцлал гэдэг нь дуурайлгын хэвлэх боломжгүй болох зорилготой байдаг. Зорилго нь тэр юм. Харин чип суулгах гэдэг бол өөр хэрэг. Тухайн хүний хаа явж байгааг хянахаас өгсүүлээд тэр хүний бүх мэдээллийг тэр чип рүү хийнэ гэсэн үг байх. Үгүй юм бол чипээр уншуулах мэдээлэл гэдэг нь юу байж таарах вэ? Нөгөө Монгол хүний бүх өвчний мэдээллийг хятад худалдах гэж байгаатай л адилхан сонсогдоод байна.